Зак өнөөдрийн ярихаар бэлдсэн аним бол Тамийн арал буюу 2 дугаар бүлэг. За тэгээд олон юм ярилгүй шууд интрого явуулаад аним руу орцгоё. Тэгэд би байж үлээ 17-той октинуудээр би солиотой уруулны ч цор ганц шиг хүүе болож хүмүүс хараад бай зүгээр улам үлсэд бай хижил чин тарахаар гадаг хүлээж бай чи миний дэргэд тайван сайхан жамсгал. Энэ залуу Ямада Саймон Жико гэдэг буюу арлаас буцаж ирсэн цорын ганц нэгэн. Бирээс нь яг энэ хэсгээр нэлээд дураараа ашиглаж байгаа нь харагдана. Түүний авсан үүрэг бол тэр нь нууцлаг Шинко гэдэг арал руу яваад мөнх амьдралын үрийг авчрах ёстой байсан. Гэсэн ч түүний хариуцж авсан алуурчин будтай нь завнаасаа буухаасаа өмнө манай шар өсtöд алуулсан ба үүнийг харсан манай залуу маань наашаа буцах хэрэгтэй болдог. Гэсэн ч далайн урсгал нь түүнийг буцаагаад арал руу түлхээдсэн ч яаж хийж яагаад наашаа ирсэн гэдэг ба яаж хийж байгаад гинэ яг яаж ирсэн гэтэл цагийн гарзаа тайлбарлаад хэрэггүй гэдэг. Ямар ч тач энэ арал маань хүний ертөнцийн арал биш бөгөөд цаашаа дахиад хүн явуулаад хэрэггүй гэтэл түүний үгийг юусоо авч үздэггүй. Ийхүү дахин тушаал ирсэн Ямада гэр бүлээс дахиад арал руу явуулах болно гэдэг. Энэ ширүүн царайд маань гарч ирвэгүй юу чи үнэхээр бүдүүлэг байлаа. Ингэж ашиж болохгүй. Самурай бол самурай шиг бай гэж хэлдэг. Гэсэн ч манай Жико маань төдийлөн толгүй шууд сэдвээ өөрчилдөг ба нэмэлт хүч гэж яг юу хэлээд байгаа юм. Өөр шоронгийн ялтангууд үлдсэн байлоо гэсэдэл. Энэ удаагийн цог явах хүмүүс бол ялтан хэрэгтэнгүүд биш. Ивагакурэгийн шиноби нар ерөнхийдөө дахин газар дуулах хүмүүсийг шалгаж үзээд цаазын ялтан нарыг бүгдийг нь Ивагакурэгийн нинжа нар алсан гэдэг. Сэтгэлийн хасан шогун тэндээс нь 4 шинобиг сонгосон. Ивагакурэгийн тэргүүний хувиар шогун баяртайгаар туслахаар хэлдэг ба өөрийнхөө нэмтэн зүйдийг тэнд үлдээсэн гэдэг. Чиккаданаг маань дахиад арал руу явуулна гэдэг ба Монсло үгүй гэтэл амар ширүүн цайд маань Чиккадано эйзэн 2 дахь өдөр эдээ өгнө гэсэн. Тэгтэл өнөөдөр 3 дахь өдөр бусдад маань ч гэсэн юу тохиолдсныг үнэхээр сайн мэдэхгүй байна гэд үнэхээр гониглож байдаг. Яг энэ үед нэг хүн самарана гэж хүрээд ирдэг. Тэгээд харсан чи юу айхтар том ангас байх юм. Энийг ч дээд албан тушаалтнуудаа харуулж чадсангүй дээ. Ингээд хайхуудаа гэсэн манай залуу өөртөө наа чин аюултай амьд аж магадгүй гэсэн үгүй амьд давалгаан алга аль хэдийн өгчихсэн байна. Явцгаа Жика гэдээ авч явдаг. Гэсэн нэг 2 хүүхэд дээрээсний хүлээл хичлээ. Засгийн газарт мэдээгдсэн энэ удаа дөрүүлээ явна чадвараар сонгосон гэдэг ба яаралтай хөтөлбөр болдог. Энэ үед нэг тестийн тааваг ашиглах нь амиа өргөтэй адил зүйл. Сүнс би хоёрын нэмтэн заавал нөлөө гарна гэж солиодог. Энэ газар нь энэ ягаан үст болон цэнхэр үстийн бэлтгэлийн газар гинэ. Ярьж байгааг сонсоход энд байгаа уур амьсгал бэлтгэл хийхтэн тохирдог ба ялангуяа тэр өөрөө босож үзүүд анхаарахад нэлээд туслах юм гэж авдаг. Нөгөө талд энэ хоёр тэнсэн маань заарж явах бөгөөд та хоёрт бэлтгэлтэй өмөхөөр сэтгэл гаргаж ин даа гэд манай ягаан үст маань хэлдэг. Манай энэ ягаан үст маань танк хийж өгөхдөө хүүшийн танд хийдэг ялалцуудаг юм алдаа жүүжинийг харсан уу? Яагаад ирэхгүй байгаа юм болоо гэж асуудаг. Та хэд маа санаж байгаа бол жүүжин маань нэгдүгээр бүлгийн төгсгөл манай эдийн гарт хөгтөг нэгэн байгаа. Ийхүү тэнцэн самыгийн ордон байгаа нөгөө хэд дээрээ миний хэд маань ирэх бөгөөд энэ хэд маань хугацаасаа очиход нэг газартаа байх нь аюултай учраас гарын үүдээр гарцгаа гэж ярилцдаг. Одоо Габимаратай уулзах тул гадаа байх ёстой гэтэл манай нинжа маань заавал уулзах хэрэгтэй гэж юу? Хамгийн чухал нь өөрийгөө биелүүлэх ёстой гэж манай охин маань өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гадаа олон үнэхээр амар онгоцгод байгаа. Дээрээс нь тэнцэнгийн аюултай оршихуй хүртэл байгаа учраас хамгийн хурдаараа энэ ардаас явах ёстой гэж хэлдэг. Манай самурай охин маань уулсан гэдэг ба яагаад тэгж хэлсэн гэтэл манай энэ нинжа охин маань яг үндэ хувилгаан үрс байхгүй гэдгийг мэдчихэд хувилгаан үрсгүйч өөрийнхөө амийг авч гарахын тулд өөрийнхөө талд хүмүүс тоглож байгаа нь баригддаг. Барэтэта. Тэгсэн ч самурай охин маань түүнтэй хамт арлаас явахыг хүсэж байгаа ба өөр дүнтэй хөдөлтөг түүний хувьд найдвар даах нэгэн гэж хэлдэг. Манай нинжа охин маань Габимарыг аль хэдийн нэрчгсэн төв ордонд хүртэл шууган тавиад амьдсан байгааг хэлдэг. Манай нинжа охин маань чи уулзчаад яах гэж байгаа юм? Габигийн хувьд яг үндэ түүний эхнэр нь оршдгүй байх. Түүний тасганы дарга нь өөрийгөө мөнх нэгэн гэж итгүүлээд дараа нь түүнд эхнэр байгаа гэж итгүүлээд өөрийнхөө гар доор хүснээр ажилладаг байсан байх магадaltaй гэж хэлдэг. Манай дөрөвч Мэйр замчлуулаад тэнгисийн ордон зорж байх ба
Габигийн маань дурсан ч одоо хүртэл сэргээгүй байдаг. Ямар зоригтой, яагаад эдэртэй хамт иж байгаагаа одоо хүртэл ойлгохгүй ганцаараа юм боцоод алхаад байдаг. Габи маань явж байхдаа шар үстэй таардаг ба наазлууч хүн үү гэсний шууд л дайрж өргөдөг. Үүнээс болоод ямар ч хамтрах баримжаагүй болсон ба энэ хоёрын маань тулаа ингээд хэлдэг. Гэсэн манай шар үс маань өхөөгүй шууд босоод ирдэг. そして人間様のやることかよ。動脈、神経、尺卓、気中、頸動脈。Тэгээд энэ хоёр маань бүр үзэлцэж өгнө үү? Манай нэгдэж бүр гайх уу гэж зэрэгцээстэй. Энэ шар ус бүр дахиж нөхөд сэргээгээ дөрөс өгөх шинжгүй. Яаж ч гинтээсэн тэр нь буцаад идэгдсэн заяо. Манай залуу байж байхад нэгнийхээ тухайд уршинжаа мартсан болохоор таав гэх чадвараа ерөөсөө ашиглаж чаддгүй. Тэг бүр баларч байгаа юм чинь. Энэ хоёрын толгойныг харж ирсэн Сэлмний мастер Габи үнэхээр сул дорой болсон бэ? Яагаад тэгж байгаа мэдгүй гээд манай Мэйгээ асуудаг. Мэйч сул дорой хүчтэй хоёр хоёулаа чухал. Хүчтэй байж болохгүй. Габи сул дорой байхгүй гэдэг. Манай залууч үнэхээр хачин алдсан мэдрээд тулаандаа нэг сайн анхаарч чадахгүй тултаа байж исэн чинь манай шар ус бусдыгийн ч гэсэн аль гээ дүүрээд адагчдаг. Тэгсэн ч дүүн дандаа ахтай найзаар байгаад өөрийгөө сул дорой болгоод чадваргүй болчихсон байдаг. Үүнийг нь манай Сэлмний мастер хэлж өгдөг ба манай дүүч энэ үнэхээр чадвартай юм өөрийнхөө рефлексийг ашиглаж байгаа дайрна гэж нийлэг нүдүүлдэг. Гэсэн Сэлмний мастерын ярьж байгаагаас сонсоод өөртөө ахиц дэвшил гаргаж чадлаа. Шууд доошид 2 давжааг устгах гэж шаадаг. Манай доошид тушаалаар нь 2 давжаа руу дайрдаг. Хэдий давжаач гэсэн Ямада гэр бүлийн самурай учраас Мэйг маань хамгаалдаг. Энэ шар үстэй бие дээр гарсан ургамлын хяйны ачаар нинжагийн хөдөлгөөний 5-аар нь уншдаг ба энэ 5 нь үнэхээр хүчирхэг гэж Доши хэлсэн байдаг. Доши түүнийг уг нь 5 удаа залгуулах ёстой гэж хэлсэн байдаг. Шар үс минь яагаад ч юм залгуулаагүй байдаг. Яагаад залгуулна гэсэн бэлтгэлээр сурсан зүйл биш болохоор ерөнхийдөө залгуулах ёстой байт юм шээ. Манай Габи маань нинжа дийлэхгүй баатартайгаа тултаж байхдаа үхээсээ өмнө хүн тохирол учруулах ёстой гэд өөрийнхөө нууц хүчийг ашигладаг. Габи маань эргэж боцолохгүй хамт үхэхээс хийцэн байдаг ба шиноби бол айган нэг бүрийнх нь аминд үн цэн үгүй. Надад харамсах зүйл үгүй. Харин чанд байгаа ёстой гэдэг шар үстийн дүүгээр хэлээд байгаа болтой. Үүнийг сонссон шар үст маань шууд тийм шүү чанд баярлаа гэд надад алдах зүйл бий. Надад тэр байхад л хангалттай. Хангалттай гэсээр 5 удаа залгуулад өөрийгөө алддаг. Ахийнхаа энэ төрхийг харж бөдүүгийнх нь царай үнэхээр өрөвдөлтэй. Шар үст маань энэ үедээ бүрэн дүүрэн өөрийнхөө удирдлагыг алдснаар манай анime маань 1-р ангид босч байна. Энэ уртл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй part 2-ыг нь оруулах болохоор хүлээж аваарай.